Энэ ер нь энэ хилцээрийг бол дэмжиж байгаа 2018 онд баталсан хүнсний баяжуулалтын хууль одоо нөгөө суур судалгаа бүх судалгаануудыг хийхэд нэг хийгдсэн тэр ажлын одоо нэг томоохон хэсэг нь 2017 онд одоо яг энэ Евразийн улс орнуудын бодлого гаргагч нар, парламентын гишүүд, эрдэмтэн судлаач, профессоруудыг нэгтгэхэд Монголда би том хурал хилцүүлгийг зохион байгуулж ирсэн юм а. Тэр үед яг энэ өвчлөлийн хувьд ч гэсэн одоо зүрх судасны өвчлөл хамгийн өндөртэй яг Монголтой адилхан байд юм билээ. Бусад Евразийн сая нэрлэгдсэн улс орнууд за нас баралтын шалтгаантай зохисгүй хоол гэд маш адилхан юмнууд ихтэй нөгөө адилхан системтэй явж байсан ойролцоо одоо нэг эсхий турхтангууд гэж явж байсан улс орнууд ч энд байдаг учраас тэр утгаараа. Тэгвэл энд тодруулахгүй бол зайлшгүй шаардлагатай нэг 3 асуулт байна. За нэгдүгürt энэ 367 нэр төрлийн бүтээгдэхүүн багтснаагаа 3 ангилаад тэр дотор нь одоо химийн буюу за юу эрдэсин гэж хэлсэн тийм бүлэг байна. Тэн дотор яг чухал тооцогдох витамин, вакцин, тэгээ шингэн антибиотик ороод ирсэн байна. За энэ хилцээрийн дагуу эдгээр ийм эмнэлгийн бүтээгдэхүүнүүд нь гайлын татварыг одоо бүрэн тэглэх юм байна. За үүнтэй холбоотой жишээлбэл одоо бидний одоо хэрэглэлээ заншсан харьцангуй өндөр стандарттай GMP-тэй эмийн чанар сайтай одоо Америк ч юм уу, Герман ч юм уу, Япон, Европын улс орнуудын импортлдог бусад одоо ижил төрлийн энэ нь одоо ямар нөхцөл байдалд очих вэ? Одоо давуу байдалд болгочих нь вэ шүү дээ. Нөгөө Евразийн улс орчин те өрсөлдөөний тэгш бус байдал бий болчихно. Тэгэхээр энэ өндөр чанарын хяналттай эмнүүд нь одоо энэ зах зээлээс шахагдах уугүй юу? Энтэй холбоотой тооцоо тайлбар байсан уу үгүй юу гэдэг нэг асуулт байна. За мэдээж үүнийг дагаад бас нөгөө дотоодын ийм хангамжийн төрөлмж ч юм уу тэр нь одоо буурах уугүй юу гэдэг бас нэг одоо дагавар маягийн асуудал байна. За хоёрдугаар түрүүн би нэрлэжсэн одоо энэ хүнсний баяжуулалттай холбоотой юм. За бид нар нэлээд олон хүнсийг импортлох тухай ярьж байгаа те энэ дээр бас. За тэгэнгүүт одоо витамин D-гэр баяжуулсан сүг жишээлбэл баяжуулаагүй сүгтэй харьцуулахад эсвэл гурилын одоо баяжуулалтыг бид нар хийцэн тийм үү. Тэгэхээр баяжуулсан гурилыг баяжуулаагүй гурилтай одоо импортын татвар нь ямар байх юм? Энэ хүнсний баяжуулалт гэдэг чинь өөрөө яг нөгөө тэгш бус байдлыг хамгийн хурдан арилгадаг хүүхдэд жирэмсэн эхчүүдэд эрүүл байх, саруул байх, боловсролын эзэмшүүлэх тэгш байдлыг бууруулах хамгийн том хөрөнгө оруулалтын нэг учраас энийг чухалчлан асууж байна. За 3 дугаарт тэр түлшний асуудлыг би дараагийн минутан дээр асууя. За эндрийн 4-р микрофон ажлын хэсэг хариулъя. За гамбай гишүүний асуултанд хариулъя. Эдийн засгийн хөгжлийн төрийн нэр бичгийн дарга. Яг таны дурдж асуусан тэр бүлэг бараа бол импортын одоо байгаа тариф нь 5% байгаа. Тэгэхээр дотоодын зах зээл дээр нийлүүлэгдэж байгаа эмийн өөрийнх нь үн тогтж байгаа хэлбэлцэлтэй харьцуулахад 5% нь бол их бага дүн. Тэгэхээр яг үнийн одоо хямдруулаас шалтгаалаад энэ өөрө дотоодын зах зээл өрсөлдөх чадвар дээр нөлөөлөл нь харьцангуй бага. Тэгээ эмийн төрлийн бүтээгдэхүүн нь өөрөө тусгайлсан зөвшөөрлийг холбогдох агентлагуудаас давхар авч явдаг учраас энэ дэр бол харьцангуй гайгүй гэж хэлж болно. За тэгээд түрүүн дурдсан энэ тий баяжуулах гурилтай холбоотой асуудал энэ хилцээрд угаасаа гурил нь угаасаа ороогүй байгаа. Тэгэхээр яг одоо байгаа зохицуултаар явна гэсэн үг. За ганмаа гишүүн тодруулъя. За таны асуусан бүтээгдэхүүн гингүүт нөгөө би 3 ярьсан тийм вакцин тэгээд одоо шингэн антибиотик буюу тэр антибиотикийг асууж исэн витаминуудтай холбоотой. Тэгээд дотоод биш би одоо нөгөө нэг эдийн засгийн хамтын улс орнууд байна шүү дээ. Харьцангуй чадaltaй Германч гэдэг юм уу яг одоо эмийн чанараа хангадаг GMP-г авдаг тусгай бүр фармакопегээр яваад бусад бүх дэлхийн улс орн хуулж авдаг. Эдгээр улс орнуудын одоо биднэрт оруулж ирж байсан зах зээлд ямар нэгэн байдлаар эрсдэл гарчих вэ гэсэн асуудлыг асуугаад байгаа нэгдүгээрт. За хоёрдугаарт энэ Евразийн одоо энэ хүнсний баяжуулалт дээр зөвхөн гурилхэсээ илүү сүүн дээр ч юм уу өндгөн дээр ч юм уу эдгээр чинь бүгдээрэн дээр баяжуулалт явж байгаа учраас энэ дээр ямар нэгэн туссан юм байгаа юу эсвэл огт хамааралгүй байгаа юу энэ хилцээртэй. Бензинээ дараачих дээр л асуухаас. За эндрийн 4-р микрофон ажлын хэсэг. Тэр ийм таны дурдсан бүтээгдэхүүнүүдийн бусад төрлийн одоо тавигдах шаардлагууд бол энэ хилцээрийн хамрах цар хүрээнд байхгүй. Тэгэхээр дотоодын яг тавьдаг мэргэжлийн байгууллагуудын хяналт зохицуулалтыг хэвээрээ үйлчлэнэ гэсэн үг. Тэгэхээр таны дурдж байгаа барууны одоо эмийн хяналт шалгалт зохицуулалт өндөртэй байгаа орнуудын эмийг
илүү дотоод авч хэрэгжүүлэх талаар салбарынхан бодлогоноос тэр чиглэлд явж байгаа гэж ойлгож байгаа. Чанартай хямд эмийн нийлүүлэлтийг оруулж тэр тал дээр явж байгаа. Түрүүчийн хэлсэн одоо энэ биткус гэж ярьдаг олон улсын хэлний HS гэдэг код 6 оронтой. Энэ гайлын англи дээр байгаа юм дээр бол таны дурдсан тэр баяжуулсан энтер гэдэг юмнууд маань гурлан дээр бол ороогүй байгаа. За шингэрүүлсэн сүү энтер дээр бол түрүүн сайдын дурдсан хилцээ их явчид хасуулах бараан дотроос бас тэрийг хасуулсан тийм тохиолдол байгаа. Нөгөөтл энэ жагсаалтанд оруулахгүй хасцсан тохиолдол байна. За ганмаг гишүүн дахиад нэмж тодруулъя. За энэ нөгөө юу яг би стандартыг ойлгоод байна юмн дээр. Биний асуугаад байгаа юм нь нэгнийх нь одоо Евразиас орж ирж байгаа улс орнуудынх нь одоо тэглэж штэ тий одоо импортын татвар нь нөгөөх нь бол тэглэгдэг байгаа. Тэгэхээр гарааны гэдэг шиг нөгөө тэгш бас байдал үүсчээд байгаа учраас шахагдчихгүй дээ. Тэр хөгжилттэй одоо сайн чанарын юмуд энэ дээр тооцоолсон юм байгаа юу л гэдэг асуудал нь тодруулбал сайн байна. Юу бас л эрүүл мэндэд нийгэмтэй холбоотой нэг асуудал нь тэр нөгөө одоо бензин байна те бид нар орж ирэх гэж байгаа нефтийн бүтээгдэхүүн дээр одоо евро стандартын 5 ч юм уу эсвэл одоо евро 92-ыг илүү оруулах тал дээр энэ хилцээ дээр ямар байдлаар туссан бэ? Зөвхөн түргэн уншаад үзэхээр зүгээр л одоо яг тэр наривчилсан стандартууд нь ороогүй юм шиг санагдаад байна л та. Тэгээ бид нар мэдж байгаа ш нөгөө агарын бохирдолд хамгийн их нөлөөлж байгаа те тэрнээсээ болоод эрүүл мэндэд давхар одоо нөлөөлж байгаа нэг бодис маань тэр юм чам. За, инквери гишүүн сайд хариулъя. За эмнэлгийн хэрэгслэлээр 5% хөнгөлтийг бид нар Евразийн эдийн засгийн холбооны орнууд олгоно. Тэгэхээр 5% нөлөөлөл зах зээл дээр нөлөөлөл үзүүлнэ л гэсэн үг. За түвшин дээр мөн гайлын 5% татвар тэглэгдэнэ. Ингэснээр бензин шатхууны үн хямдрах нэлээд боломж үүснэ. За нөгөө талаар А92 буюу энэ төлш зөвхөн Монгол улсад зориулж Орос улсын улсад үйлдвэрлэж байгаа ганцхан газар л үйлдвэрлэж байгаа. За Оросын тал тавьж байгаа ер нь үе технологийн шинжилгүүд хийгдээд ер нь цаашдаа А92 биш 95 евро стандарт төвшинлөгөө шилжилт хийж байгаа л гэж. Нөгөө талаар манай дотоодын парк шинжилт бас тасралтгүй тэр тал руугаа бас нэлээд тэмүүлж байгаа. Ингэснээр ер нь эх 5 жилийн дотор бид евро стандартын шатхуун төлөлт рүү бүрэн шилжнэ. Гэрэн дээр Нэг зүйлийг нэмж хэлэхэд 3 жилийн өмнө 4 жилийн өмнө Чойж Сүрэн сайд Орос улбаны улсад альчиж тэр Ачинскийн нефть баазыг нэг шугамыг нь 92 үйлдвэрлэхэд өөрөөр хэлбэл Монголын одоо шатхууны үн өсч гээд байна, хэрэглэгчид дарамт болоод байна, евро одоо евро шатхуун руу орох боломжгүй байна гэж одоо хүсэл тавиад тэгээд нэг тэр шугамыг үлдээсэн байна. 92 бол одоо зөвхөн Монголд л зориулж хямд үнэтэйгээр Оросын улбаны улс хийдэг ийм шатхуун шүү гэж бас тодруулж хэлье. За Чинбатын номын гишүүн асуулт асууж үг хэлнэ.